тосоо хийх бичлэгээ хийж байна. Орцоо танилцуулъя. Шар тос. За энэ бол стүүжний тос. За энэ бол тэмээний чөмгнөөс гаргасан тос. За энэ бол сүүл, хоньны сүүл. За ингээд гол орц маань бас юу ах вэ? Табын хар гэдэг юм арх. За тэгээ эдгээрийг хойлуулад бүгдөө үе мөчний шид сайхан тос хийн. За тэгэхээр хамгийн нэгдүгээрт яах вэ гэхээр бүх тоснууд маань бүгдөө ижил хэмжээтэй байх хэрэгтэй. За тэгэхээр би урдчлаа болоод өгсөн учраас энэ маань бүгдөө 200 г байгаа. За тэгэхээр хамгийн нэгдүгээрт бол аль нь ч тосон төрүүлж хийж болно. Яагаад гэвэл бүгдийн аль ч орцоо төрүүлж хийж болно. Холчих учраас тэр минь энэ минь гэх юм байхгүй. Эхэлж тэр нь орно, сүүлж тэр нь орно ч гэсэн юм байхгүй байна. За одоо ингээд за энэ бол нэлээ хайлмагдсан сүүлийн тос байгаа. Тэгэхээр энэ хайлтсан гэсэн үг ингээ сайхан зөөлхөө. Халавхаар сайхан унгаад. За тэгээ сүүлийн тосоо яах вэ гэхээр бүгдөө ерөөсөө түлж шаргаж авахгүй. Тэгэхээр миний сүүлийн тосыг бол харсан бол их сайхан цагаан өнгөтэй байгаа зү тэ. Тэгэхээр энэ яаж авсан гэхээр зөөл аргаар буцаж байгаа усан дээр хавтгай төмрөн одоо сав тавьж агаад тэгээ тэр савн дотроо жижиг одоо машинцсан байж болно. Би бол зүгээр жижигхэн хараа зөвшгөлдсөн сүүлээ тавьж агаад за тэгээ сүүлний маань өөх нь яг хайлаа тос услахыг хүлээгээд за тэр бол нэлээд цаг ордог. За тэгэхээр цаг зав багтай хүмүүс байх юм бол пэйж ашиглаж болно. За пэйж ашиглахдаа бас юг анхаарах вэ гэхээр бид нар пэйжин тэгээд нөгөө өөхөө нөгөө яг шимэлдэг гэж ярьдаг баха тий. Шимэлдгийг нь одоо юу гэдгийг хярал султанд түлхэхгүй. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр одоо нэг минут 30 секунд ч юм уу минут 40 секундээр ч юм уу хайлаа тэгээ зарим хэсэгтээ өөх нь хэвээрээ тэгээ нэлээ ингээ шаргалтцсан тий өөх маань. За тийм хийлгэх болтол нь бол яах юм байх юм шүү. Ахын байгаа сүлээ. Тэгэхгүйгээр одоо хяруус өнгө хангалуулад түлээд бол яах вэ авч болохгүй ахын тий. За чөмөг манаас адилхан. За энэ чимээний чөмөгний тос орж ирж байна. Чимээнийхээ ясан сайхан дунд чөмгийн сайхан ташаад тийм ээ. Тэгэнгүүтээ яах вэ гэхээр чөмгийг ингээ сайхан халбагдаад бүгдийг ингээд авчин. За тэгээд авсан чөмөг маань түүхий байна шүү дээ тийм ээ. Тийм учраас түрүүний сүүлийн тосоо гаргаж авсан шиг бид нар яах вэ? Зөөлхөн гал дээр мөн яах вэ? Чөмгөө хайлуулаад тэгээ гараад ирсэн тосыг авах юм байна. За тэгээ энэ гарч ирсэн тосуудаа бүгдийг би бол дандаа юугаар цайны шүүрээр төмөр шүүрээр шүүсэн байгаа. За тэгээ дараа нь дахиад ариутгсан марл дээр шүүсэн ч бол ийм сайхан цэвэрхэн тоснууд гардаг байгаа. За ингээд сайхан ёроолуудын цэвэрлээд ингээд сүүлний тос чөмгөний тос хоёр маань нөгөө жоохон зармигдсан болохоос бас халуунаараа байсан. За одоо за энэ стүүчний тос энэ сав дүүртэл одоо тос хийх юм байна. Тэгэхээр энэ тосоо зөвхөн охиндоо ашигладаг юм биш. Тэгээд охиндоо би чинь 3 өнжөөд 1 удаа эсвэл одоо их ядарсан 7 хоног ачаалт өдрөө 7 хоногт 1 удаа бүтэн биений барай хийдэг зөөлөн барай. За тэгэл хаанаас нэхэлэх үгүй янз бүр байт юм билээ. Би бол хөлнөөс нэхэж байдаг охиноо. Хөлнөөс нэхлээл гар руу яваа чэйжийн барай тэгээд уусгадаг. Тэгээд нөгөө хүмүүс болохоор чэйжээс нэхлээд хөл гар гээд хөлөөрөнд уусгадаг ч байт юм билээ. Тэгэхээр эхлэл нэг чухал иш байх гэж бодоод тэгээд би сурснараа анхал надад зааж өгсөн хүн маань зүүн хөлнөөс нэхлээд барьж ирсэн учраас тэгээд тэр сурцаараа охиноо зүүн хөлнөөс нэхэж барьдаг. За тэгээд бүх орц маань яг адилхан хэмжээтэй байна тий. 200 г-аар хийсэн бол бүгд 200 г, 150 г-аар хийсэн бол бүгд юу ах нь 150 г болох хэвээр. За ингээд бүх тосоо энэ рүүгээ хийчлээ. Одоо бидэнд үлдсэн хэрэг архи. За тэгэхээр архи хэмжээстэй аягна да. За архи гэж задлцлаа штэ. Оо энэ хятад архины өнөрч бас амар шүү дээ. За энэ манайх уул нь өөрөө цаанаас ингээд тэмдэлтэй сайхан савлдаа. Тэгээ миний бас ойрын хараа сайнг болоод би ч одоо нөгөөхөө тэмдэглэгийг нь айгүй тодруулаад лактц ингээд хараа. Тэгэхгүй бол харахгүй цагаан дээрээс нь ялгаж харахгүй. За ингээ архи хийчин. За ингээд манай тос бэлэн болоход тун ойртлаа. За одоо миксертэй залгаад за ингээс байхан залгаад таглаад тэгээ зөөл хэрэгүүлчих юм байгаа. За
Таана 30 секунд орчим ингээд яачаар ингээд сайхан өтгөрч чинь те. За хэр өтгөн болж байгааг нь харуулъя би та нартаа. Ийм өтгөн болж ирж байна. За тэр хараа. Ийм өтгөн. За тэгээд удаан хугацаанд хадгалъя гэж бодож байвал сайхан өмнө нь сайхан шилэн савнуудаа бэлдээд сайхан ариутгаад уваагаа тавилчих хэрэгтэй. Тэгээ сайхан ариутсан шилэн савнуудаа хийгээд энэ жил тойрон ашигласан ч яадагчгүй. За ингээд юугаа хүчин жоохон нэмэгдүүлээд тэгээд яснаа өсөрцөн байгаа. За тэгэхээр яаж юм гэхээр энэ дээр ингээд жоохон шар тус тунаад байгааз тэгэхээр эдрэг бүрэн холтол нь бид нар яг хуу мишрээ ажиллуулах нь тийм ээ. За. За ингээд тос маань бэлэн болчлоо. За ингээд сайхаараа ийм сайхан тос бэлэн болцсон шүү. За одоо тэгээд хэр тос болдгийг харуулъя та нартаа. За ингээд ийм тос болно. Ийм сайхан тос болно. Тэгээд ингээд түрхэхээр ийм сайхан. Ингээд биенд их гоё хурдан тарахтай. За тэгээд үе мөчний бүхэл өвчнөд бол янзын сайн. Ингээд гар хөлөндөө түрхээд би бас нуруундаа түрхэх гээд хийлээ л дээ. Ойрд нуруу маань өвдөд байгаа болохоор. Тийм сайхан. За энэ маань одоо ингээд жоохон шинхэн байгааз жоохон ад нь хараа. Яг үхээрээ одоо эн чинь нөгөө миксер дотор ороод халцсан учраас ингээд шинхэн байгаа юм. Тэгээд савндаа ороод бэхчихээрээ бол яг одоо биеийн түрхтэр тос шиг л сайхан болчихно. За тэгээд энэ тосноос аваад л түрхээд за тэгээд нөгөө жижиг саваар аваад л түрхээр дуусангууд нь дахиад нөгөө савнаас авч түрхээд ирнэ гэсэн үг тийм ээ. Чинийхөө нүдэнд тийгээл хадгалчихад бол их урт удаан хадгалж болдог. Ер нь ердийн температурт ч хадгалж болох юм байлээ. Ойлгомжтой байж чадсан уу? За